Өнгөрсөн жилүүдэд дэлхийд дахин тулгамдсан асуудлуудын улмаас баялаг бүтээгч үйлдвэрлэгчдийн үр хачаа улам бүр нэмэгдсэн. Энэ цаг үед Монгол улсын ерөнхийлөгч хүнсний хувьсгалыг санаачилж мандалан хэрэгжүүлж байгаа юм. Тус хөдөлгөөний хүрээнд хүнс үдэ аж ахуйн салбарын үйлдвэрлэгчдэд тулгамдж буй асуудлыг сонсож шийдвэрлэх арга замын талаар сан солилцох уулзалтыг зохион байгууллаа. Төр засгаас одоо хэрэгжүүлж байгаа ийм бодлого гарч байгаа шийдвэрүүд бол маш их урам зориг өгч байгаа. Үнэхээр засгийн газар их хурл маш ач холбогдол өгч үр дүнтэй явж байгаа учраас би одоо сүүлийн хурдууд маш идэвхтэй орж сууж одоо санал бодлоо хэлж одоо ажил хэрэг болгох хүмүүсийн сууж байна гэж бодож байгаа учраас одоо энийг бол та бүхэнд заавал хэлэх ёстой гэж үзэж байна. Бид хэд чинь яах гэдэг нь гэхээр энэ нэмийн үртгийн сүлжээний одоо эхнээс нь дуустал хүртэл бүх датаг цуглуулад тэр датан дээр анализ хийж бодиттой тийм бодлого явуулъя, стратеги гаргая л гэж л томьёолоод байгаа байхгүй юу? Магадгүй би одоо энэ одоо бодлого байхгүй байна гэж одоо хэлсэн боёл одоо уучлаарай байгаа л да. Одоо тэр чинь тэгэл нэг юм ингээ салангад юмнууд байна. Манай тариалан эрхлэгчдэд одоо өнөөдөр ажил хүчний хомсдол гэж маш хүчтэй юм. Одоо ажилчин одоо үндсэндээ байхгүй болж байгаа орон нутагт. Тэгээ энэ ажиллах хүчнийг орон нутг руу тариалангийн компаниуд татаж авахын тулд маш их ажил болдог. Дотоодын хэрэгцээг 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр бүрэн хангаж цаашлаад экспортлогч улс болох зорилготой хүнсний хувьсгалыг хурдтай бөгөөд үр дүндээ хэрэгжиж байгааг иргэд аж ахуйн нэгжүүд онцолж байна. Арилжааны банкудтай бас ерөнхийлөгчийн тамгын газрын дарга бас цуглуулад энэ чиглэлээр бас нэлээд мэдээлэл өгөөд салбарын яам оролцоод мэдээлэл өгөөд ажилласан. Тэгээ Монгол банк хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам арилжааны банкудтай бас гурвалсан гэрээгээ байгуулад хэрэгжил гүйцэтгэл дээр нь хяналт тавих ажлыг хийж байгаа. Тэр засгийн газрын зүгээс бас яг энэ үйлдвэрлэл эрхэлж байгаа ялангуяа жижиг дунд бизнес эрхэлж байгаа хэсэгтээ хэрхэн яаж одоо саад болохгүй байх уу гэдэг бодлогыг барих гэж хичээж байгаа. Тэгээ бид бол одоо худалдаа аж үйлдвэрийн танхим болон мэргэжлийн холбоотой хамтарч ажиллах замаар нэгдүгээр тэр хэрэгцээгүй байгаа зохицуултуудыг багасгах байхгүй болгоё. Ер нь бол төр оролцохгүй байх тусмаа илүү хувийн хөвшилд одоо хөгжих боломж нь нээлттэй бий болно гэсэн юм зорилгыг агуулж байгаа учраас асуудалд бол тэр чиглэлээр хандж байгаа гэж ингэж ойлгож байна. Сая судалж даргын хэлснээр бид бүхэн ойрын хугацаанд одоо банкудтай хамтраа та бүхэндээ хамгийн гол нь бүх одоо аж ахуйн нэгжтэй уулзж чаддгүй болохоор мэргэжлийн холбоотууд дээр нь сургалт зохион байгуулад өмнөх ямар жишг алдаанд гарчсан тэрийг бид нэр та бүхэнд бас мэдээлэх болно гэдгээс хэлмээр байна. Үндэсний үйлдвэрлэгчдэд түшиглэн эх орондоо хүнсний хувьсгал хийхийн тулд тэднийг мэдээлэлээр хангахад өндөр ач холбогдол өгч байна. Тухайлбал төрийн холбогдох байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулж хилцүүлэг өрнүүлж эхэлжээ.